Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит тестээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна. Шин 7 хоногийн мэндийг даваа гарагийн мэндийг гэр бүлийн радиогийн 2 дугаар эфирээс сонсогч үзэгч танд хүргэж байна. Ингээд шин 7 хоногт судалгаа 71 нэвтрүүлгээр манай одоо гэр бүлийн радиогийн маань нэвтрүүлэг уран бүтээлүүд үргэлжлэн хүрдэг билээ. За өнөөдрийн судалгаа 71 нэвтрүүлэгтээр ажиллахаар гэр бүл судлаач сэтгүүлч амар санаа гэр бүл судлаач их цолмоноор бэлэн болсон байна. Тэгээд үзэгч хийгээ сонсогчтой энэ өдрийн мэндийг хүргэе. Амраадаас өдрийн мэндийг хүргэе. За цаамдаа болон нийт сонсогч үзэгчдэд өдрийн мэндийг хүргэе. Гэр бүлийн радио 104.5 судалгаа 71 нэвтрүүлэг 7 хэмжиж 1 огт урайндор нэвтрүүлгүүдэд хүргэдэг. За өнөөдөр цаам хөвтөөр өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт хөлийн чандах Монгол гэр бүлийн асуудал нөхцөл байдлыг бол ярьсан. Тэгээд дуусаагүй үлдсэн учраас үргэлжил болсон судалгааг Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал өөрчлөлт судалгааны тайлан тулгуурлан ярих болно. За тэгээд Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал өөрчлөлт гэдгийг бол одоо гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яам, хүн ам хөдөлмөр нийгэм хамгааллын одоо сургалт судалгааны хүрээлэнгээс 2025 онд судалсан одоо ийм судалгаа байгаа. Тэгээд олон хүмүүсийн хүч хөдөлмөр шингэсэн, бас цаг хугацаа зарцуулсан ийм судалгаа байгаа учраас энэ судалгааг бас яг нэвтрүүлэг маань угаасаа их сурвалжтай баттай мэдээллийг олон нийтэд хүргэх яг тэр мэдээлэл дээр тулгуурсан бас зөвлөмжийг одоо хүргэх юм зорилготой нэвтрүүлэг байгаа учраас бас яг ийм үндсэн материал болгон даваа гарах дээр бол ашиглаж байгаа. За энэ судалгаа маань үндсэндээ бол яг одоо 5 хэсгээс юм бүрдэж байгаа одоо сэдвтэй. За тэгээд эдгээр сэдвүүдийнх нь гэр бүлийн одоо харилцаанд тулгамдж байгаа асуудал гэсэн 4-р бүлгийг бол 4-р бүлгэн дотроо 4 сэдвтэй байсан. Энэ одоо сэдвүүдийг бас ярилцсан байгаа. Ер нь Монгол гэр бүлийн одоо зөрчил маргаан юу байна? Гэр бүл туслалт шалтгаан үр дагаврууд юу байна? Гэр бүлээс гадуурх одоо харилцаа болон түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсүүд юу байна? За энэ хүчин зүйлсүүд нийгмийн хүчин зүйлсүүд нь юу байна? За тэгвэл эдгээр зүйлсүүдийг судлаад яг ямар одоо бас яг зөвлөмжүүдийг өгч болох вэ? Тэрэн дээр нэвтрүүлэг дээр ажилласан бас мэргэжлийн хүмүүс зөвлөмж одоо зөвлөгөөд өгч байгаараа бас айгүй онцлогтой. За өнгөрсөн даваа гарагт бол бид бүхэн хөлийн чанддах гэр бүлүүдийн одоо нөхцөл байдлын талаар судалсан судалгааг бол ингээд ярилцсан байгаа. Тэгээ энэ судалгааныхаа хүн ам зүй нийгэм эдийн засгийн шинж байдал хөлийн чанддах гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал ямар байгаа юм бэ? За тэр дундаа тэр гэр бүлийн эрх мэдлийн хуурилт болон гэр бүлийн үнэт зүйл сурах төрлийн харилцаа за мөн гэр бүлийн зөрчил гэсэн одоо сэдвүүдийг ярьж хагаад орхисон ба. За өнөөдрийн хувьд бол яг тэр гэр бүлийн зөрчил болон цуцлалтыг ярихаас гадна шилжин суурьшиж байгаа тэдгээр хүмүүсийн ирээдүйн амьдрал бас ямар одоо ийм өөрчлөлтүүд гарч ийнвэ гэдгийг ингээд ярихаар бас бэлтгэсэн байгаа. Тэгээ сонсогч үзэгч таас нэвтрүүлэгтэй минь хамтдаа байгаарай. Та бинийг 104.5 84.5 радио сувг дээр хүлээн аван сонсож байгаа бол үзэх боломжтой мөн бидний нэвтрүүлгийн дор бас өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боломжтой. За энэ сувгийг хэрвээ медиа гэх юм бол захин орчин буюу Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэсэн хайлтыг хийх юм бол манай радиогийн одоо пэйж байгаа. Энэ пэйжээр маань нэвтрүүлэг маань шуудаар дамжуулагдаж байна. 99.6 104.5 гэсэн эфирийн утсаас нээлттэй байгаа шүү. За өнгөрсөн 7 хоногт ярьсан зүйлээ хоёлаа үргэлжлүүлээд яриа. Тэгээд ер нь бол хөлийн чанддах Монгол гэр бүлийн асуудал бол альч төвшөндөө ер нь жоохон орхигдсон байдаг. Тэнтгийн улсын бодлого шийдвэр нөхцөл байдлууд үйлчилдэгч бий, үйлчилдэггүй бий. За нөгөө талдаа Монгол улсаас тэр хүмүүсийн асуудалд анхаардагч бий, анхаардагч бий. Ер нь бол ингээд нөгөө хаягдмал байдал үүсдэг. Тэр дундаа хүүхдийн асуудал бол онцгой нөхцөл байдлыг тэнцээ бол үүсгэдэг. Хэл соёлын хувьд, нийгэмших үйл явцын хувьд, найз нөхөдтэй болох нөхөрлөл нөлөөллийн хувьд, тэнд байгаа гэр бүлүүдийн хувьд ч гэсэн харилцаандаа үүссэн зөрчил маргааныг хэрхэн яаж шийдэх вэ гэдэг тал дээр хэцүү. Нөгөө нэг ямар нэгэн харилцаанд үүссэн зөрчил нөхцөл байдлыг шийдэх гэхэд нөгөө дээшээ тэнгэр холгаад доошоо газар хатуу гэдэгчлэн хүнд хэцүү нөхцөл байдлуудтай тулгардаг. За тэнд байгаа учраас нөгөө гэр бүлийнхаа хүрээнд үүсэж байгаа анхан шатны аяг шинганы хэрүүлээс эхлээд амьдралынхаа олон талт зөрчлийг одоо энд байгаа аав ээжтэй хэлийгээд ихэхэд
За чихийг халууцуулаад явах вэ, сэтгэлд нь сэв суулгаад явах вэ, сэтгэлийн тайван байлгая гэдэг үднээс нарийн ширээ юм ярьдаггүй. За тэгээд энэ нөхцөл байдал нь хосуудын харилцааг ойлголцол их байх тусам хосуудын харилцааг улам их өндөөрүүлдэг, улмаар нэг цуцлуулах байдал, харилцааны зөрчил, хурцдах гэдэг хэлбэр нөхцөл байдлуудыг үүсгэдэг. Тэгээ энэ нөхцөл байдлууд нь эргээд л нэг гэрэлтийн сэтгэл ханамжаа сумсалдаг. Тэгэхээр нэг энэ асуудал дээр аль болох суур зарчмыг суур судалгаан дээр тулгуурлаад ярьж байгаа. Нөгөө талдаа магадгүй та гадагшаа дотгошоо явж ажиллаж амьдрах, гэр бүлээрээ явах, магадгүй гэрээгээр явах гэл ямар нэгэн боломж нөхцөлийг та үүсгээд гадагшаа явах гэж байгаа бол яг энэ гэр бүлийн асуудал дээр онцгой анхаарал хандуулах үүднээс магадгүй судалгаа 71 нэвтрүүлгийн яг энэ хөлийн чандах гэр бүлүүдийн өнөөгийн байдал энэ дээр тулгуурласан дугааруудыг сонсож байгаад яг ямар харилцааны хувьд ямар байх юм, эдийн засгийн хувьд ямар байх юм, хил хязгаарын хувьд ямар байх юм, хүүхдийн хүмүүжлийн хувьд ямар байх юм гэдэг олон талт битүүрийн ярьж байгаа зүйлүүд дээр тулгуурлаад нөгөө нэг харилцах төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөө, бүх төлөвлөгөөнүүдээ нийн үгөө гаргаад илэн далангүй байдлаар түүнийг мөрдөөд явах нь өөрөө чухал байдаг шүү гэдэг юм чи нэвтрүүлгийн эхлэнд одоо хүндэн дурдъя. За хөлийн чандтах гэр бүлийн өнөөгийн байдал, нөхцөл байдал гэдэг энэ судалгааг бол 2025 онд авсан. За энэ судалгаан дээр хөлийн чандтах Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал өөрчлөлтийг тодорхойлох зорилгоор судалгаанд маань монголчуудын хамгийн их сурч байгаа Америкийн нэгдсэн улс, Бүгд найрамдах Солонгос улс, Казахстан, Япон, Чех гэсэн 5 улсын 303 иргэнийг хамруулсан байна. За энэ судалгаанд хамрагдсан иргэдийн 45.5% нь эрэгтэйчүүд байсан бол 54.5% нь эмэгтэйчүүд байгаа. За судалгаанд оролцогчдын насны бүлгээр навч үзэх юм бол 18-аас 35 насныхан буюу залуучууд 47.9%-ийг эзэлж байгаа. 35-аас 49 насны дунд насны оролцогчид 43%-ийг эзэлж байгаа болвол 50-аас дээш насны 8.6%-ийг эзэлж байгаа ийм судалгааг бол авч ирсэн. За энэ судалгаан дээр дурддагдж байгаа гадаад улс руу явсан шалтгаан, зорилго түүнийг бол нас ирэмбэр нь бол төрөөчийн даваа гарагт бит хоёрын ажилласан нэвтрүүлэг дээр судалгаанд бас байгаа учраас тэр нэвтрүүлгийг маань бас нөхөд үзэх сонсох боломжтой шүү. За судалгаанд оролцогчдын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг бас ерөөхдөө ярьсан. Дийлэнх нь бол ингээд ажиллах сурах зорилгоор бас ингээд явж байдгаа гэдэг судалгааны дүгнэлтийг бас хүргэсэн. За тэгээ хөдөлмөр эрхлэлтийн байдал, үйл ажиллагаа, салбар ямар салбарын ажиллагааны ямар чиглэлээр бас аль салбар төлхөө явж гин гэдгийг хүйс болон боловсролын төвшнөр нь бас хүргэсэн байгаа. За өнөөдрийн хувьд бол нь хоёулаа гэр бүл дэх хэрэгцээтэй зүйлс ялангуяа нэг зөрчилтэй холбоотой зүйлсээс эхлэе гэж бодож байна. Судалгааны материалын маань 161 дэх хуудасаас эхлэе явж байгаа. За энэ дээр бол энэ судалгаа маань ч гэсэн олон нийтийн сүлжээнд тавигдсан байгаа учраас гэр бүл нийгэм хөдөлмөр хамгааллын яамны сайт дээр байгаа учраас манайхан ч гэсэн ороод харахад бол бүрэн нээлттэй шүү. За гэр бүлийн зөрчил маргааныг ингээд шалтгаантай хүүс болон бусад зүйлсээр ингээд давхарсан байдлаар харах юм бол шалтгааны нэгт эрэмтлэгдэж байгаа байдал нь бол мөнгө санхүүгийн хомсдлоос болоод гэж эрэгтэйчүүдийн 21.7% нь үзэж байгаа. За эмэгтэйчүүд бол 22% үзсэн байна. За архиталтаас болж гэж 21% эрчүүд үзсэн бол эмэгтэйчүүд бол 12% маргалдаан үүсгэ гэдэг ийм хувиар бол гарсан байна л та. Тэгэхээр гэр бүлд үүсэж байгаа зөрчилтөө маргаан ихэвчлэн гэр бүлийн аль гишүүдийн хооронд үүсдэг талаар судалгаанд оролцогчдоос тодруулахад эхнэр нөхрийн хооронд гэдгийг бол 78.5%-аар бүгэлсэн болвол хадам хүргэн бирүүдийн гэдэг хувь бол 67.1%, за гэдэг ийм тоо бол дийлэнхтэй зөнхөлж байгаа. Тэгэхээр ингээ харах юм бол хүний амьдрал, хүний бас харилцаал болсон хойно яг Монголд бас үүсдэг асуудлууд бол тэнд бас дийлэнхтэй байгаа ийм шалтгаан нөхцөл ингээд харж штэ. Тэгэхээр ингээд гадаадд ч бай, Монголд ч бай альч тохиолдолд нөгөө хосын харилцаа гэдэг зүйл маань яг энийг ингэж анхаарч энэ дээрээ ингэж аль талаас нь хин хичээж ингэж байхгүй бол бид нар ер нь хаач байсан асуудал үүснэ гэдгийг бол харж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол энэ нэвтрүүлэг дээр бас яг энэ судалгааны материалыг ингээ хараад хувь хүний таамаг маань бол юу онцолж исэн бэхээр Монголд амьдрахад бол мэдээж хэрэг
ялангуяа гэр бүлүүдийн хувьд харилцаагаа аваад ингээд амьдрахад санхүү эдийн засгийн хувьд бол нэлээд ийм тий асуудал тулгардаг байхаа гэсэн ийм таамаг бол байгаа. За гадаадад очихоор тэртэл нь харьцангуй ингээд тий шийдэгдэж байгаа байхаа гэсэн таамаг бол байгаа юм л та. Тэгэхээр одоо гадаадад амьдарч байгаа хүмүүсийн маань хувьд юуг илүүхэд гэр бүлийн хувьд зөрчилдөөн, маргаан за тэгээд ийм болдгийн болоо гэдэг энэ зүйлсийг харахаар хамгийн өндөр хувиар бол хосуудын одоо эхнэр нөхөр хоёрын хоорондын үйл ойлголцол гэдэг тоо гарч ирж штэ тий. За тэгээд хадмуудын оролцоо гэдэг бол 7.9% нийтдээ гэд ингээд гарч ирсэн байна. Ийм тоонууд бол ингээд ажиглагдж байна. Судалгаанд оролцогчдын маань яг гэр бүл түгээмэл тохиолдож байгаа энэ асуудлуудын талаар бол 55% нь нэг-нэгнээ одоо тий тоомжиргүй гэдэг чинь юу юм бэ? Үл тоодог тий хүндэтгэлгүй ханддаг гэдэг энэ тохиолдол явж байгаа бол 45%-аар хардах асуудал 38%-аар архиталт за тэгээд дагсан тавих 36%-аар нь хэрэлдэх гэсэн асуудлуудыг дурдсан байна. За эрэгтэйчүүдийн хувьд Монгол гэр бүлүүдэд одоо маргалдах энэ асуудал 39%-аар гэж одоо тэгснээсээ болоод төр хугацаагаар явах асуудал нь 23%, за хүсээгүй бэлгийн харилцаа гэж 13%, за түгээмэл тохиолдог гэсэн бол эмэгтэйчүүд маань болохоор үл тоодог буюу одоо тоомсоргүй гэж одоо бичсэн мэл да тоомсоргүй гэхээс илүү одоо ингээд үл тоодог одоо анхаардаггүй гэдэг үг илүү тохиромжтой юм болов хүндэтгэлгүй ханддаг нь 57% гэж одоо үздсэн байна. За хамт олон найз нөхдөдтэйгээ уулзах уулзалтыг нь хоригддаг гэж 27%-аар үздэг, 25%-аар үздэг гэж бүсгүүчүүд хариулсан байна. За архитаж агсан тавьдаг нь гэдэг 41%-аар гэж одоо ингэж хариулсан байна л да. За энэ тоонуудаас харж байхад анхаарал татж байгаа тоон юу вэ гэхээр эхнэр нөхрийн хоорондын зөрчлийн асуудал энэ чинь өндөр хувьтай гарч ирж байгаа байхгүй. Хооронд үүсдэг зөрчил нь 78.5%-тай. За тэгэхээр нөгөө хосуудын хоорондын харилцаа эрүүл зөв байх, ярилцаж сурах, ойлголцож сурах, бие биенийгээ хүлээн авах, хүндлүүлэх, яшиг төвхтэй байдлыг үүсгэхгүй байх. Нөгөө талдаа хийнийгаа дэмжих, урамшуулах, нөгөө эрүүл харилцааны зарчим, үнэлэмжүүдийг бий болгох, ямар ч үед хийнийгаа түшиж тулах гэдэг энэ нөхцөл байдлыг анханасаа үүсгэж харилцаагаа эрүүл зөв байлгахад анхаарна гэдэг бол их чухал байна л да. Тэгтэл нөгөө нэг Монголд ч асуудлаа шийдэж чадаагүй. За тэгээд гадагшаа авчдаг. Тэнцээ асуудал нь яг хിവэрэ бүр өндөр түвшинд хүрдэг. Энд бол яг нөгөө аав ээж, ах トゥ, найз нөхөд гэл хүмүүстэй нийлээл сэтгэл зүйн хувьд харьцангуй гайгүй асуудал байсан ч гэсэн тэр бүхнийг одоо тайлах арга зүй, ярилцах нөхцөл байдлуудыг ингээ үүсгэждэг байсан бол тийшээ гадагшаа яваад очихоор ярих хүн байхгүй. Магадгүй нөгөө хэлний бэрхшээлээс үүдэлтэйгээр илэрхийлэх нөхцөл байдлуу. За тэгэл нөгөө тэнцээ очихоор чинь Монгол шиг хөдөлмөрийн одоо нөхцөл байдал биш шүү дээ. Суух чөлөөгүй, зогсох чөлөөгүй, яг тэр 8 цагийг яг тэр нөхцөл байдалд зориулдаг, ажлын байран дээр өнгөрөөдөг, амралтгүй ажилдаг, шаргуу ажилдаг, маш их ядардаг, ажлын стресс дарамтууд ирдэг, дээрээс нь харилцааны стресс дарамтууд ирдэг. Энэ нөхцөл байдлууд нь эргээд нөгөө хин хинтэйгээ 78.5%-аар ойлголцохгүй байх. Энэ өндөр тоог одоо энэ судалгаанд бичгэд хүргээд байна л та. Тэгэхээр нөгөө эрүүл зөв харилцааг хаанч байсан баримтлана, хин хинийгаа дэмжнэ, хин хинийгаа ойлгоно, хин хинтэйгээ харилцааныхаа асуудал зөрчлийг шийднэ гэдэг энэ ойлголтыг ямар ч үед одоо бий болгоно гэдэг өөр их чухал байна гэдгийг энэчнээс дүгнэж хэлэх гээд байна. За нөгөө талдаа Монгол гэр бүлүүдэд төгөөмөл тохиолддог асуудлыг одоо нас хүйсээр нь давхардсан тоогоор нь ингээд хэлснийг энчээ бас тусгаж илдэ. За 162 дахь хуудасны хүснэгтийн 5-7 гэдэг хэсэгт байгаа. Тэгэхээр магадгүй энийг сайт дээр байж байгаа учраас энийг та бас нэг хараад үзээрэй. Яг одоо нөгөө шинжлэх ухааны үндэстэй нотлогоонд суурилсан, судалгаанд суурилсан иймэрхүү байдлаар амьдралаа харилцаагаа авч явъя гэж бодож байгаа бол нэг ялангуяа одоо гадаадд амьдрахаар төлөвлөж байгаа, виз нь гарцсан, гэрээ нь гарцсан тийм хүмүүсийн хувьд яг энийг бүр ингээд олж уншаад яг өөрийнхөө амьдралд хэрэгтэй байдлаар за битүүрийн маргалдах хувь нь ямар байдаг вэ? Битүүр хийнэндээ хэр их одоо үл тоосон ийм хэлбэрийг гаргадаг вэ? Хүндэтгэлгүй ханддаг вэ? Хэрэлдэхтэй яадаг вэ? Хүчирхийлэл битүүрт ямар байдаг вэ? Удаан хугацаагаар битүүр хол хөндий байхаараа ямар асуудлыг үүсгэдэг вэ? Хардах сэрдэх байдал битүүрийн хувьд яг ямар байдаг вэ? Яг өөрсдийнхөө амьдралын хөрсөнд буулгаж байгаад. Тэгээд
энэ судалгаан дээр дүгнэлтийг хийгээд өөрсдийнхөө амьдрал дээр хувь хэмжээг нь тогтоогоод за тэгвэл битээр харилцаагаа хэрхэн яаж авч явах вэ? Магадгүй битээр өөрсдөө тохирсон эрүүл зүй харилцааг үүсгэхийн тулд явхаасаа өмнө мэрэгжлийн хүн тандаад зөвлөгөө аваад өөрсдөө тохирсон харилцааны аргачлалыг бий боловсруулад за үүнийг амьдралтай харилцаанд нэвтрүүлээд хэрүүл багтаа ойлголцол ихтэй гадагшаа явсан зорилгоо биелүүлээд гэр бүлээ бүтэн аваад үлдэх ийм харилцааг үүсгэх нөхцөл байдлыг бийжүүлье гэвэл яг энэ сурталчилгааг та өөрийнхөө амьдралд буулгаад үзээрэй гэж судлаач хүнийхээ зүгээс бас хэлэх байна. За 5-7-д хэлсэн хүснэгтийг задлаад хэлвэл түгээмэл тохиолддог асуудлууд за тухайлх юм бол маргалдах дээр эрэгтэйчүүд 39.1%-аар, эмэгтэйчүүд 32.1%-аар нийтдээ 35.3% эзэлж байгаа. За хин нэгнийгээ одоо үл тоох, хүндэтгэлгүй хандах энэ хэлбэр бол 52.9%-аар эрэгтэйчүүдэд 57.6%-аар эмэгтэйчүүдэд нийт 55.4% эзэлж байгаа. За хэрэлдэх үйл явц бол эрэгтэйчүүдэд 35.5%, эмэгтэйчүүдэд 37.6%, нийтдээ 36.6% эзэлж байгаа. За хүчирхийлэх үйл явц эрэгтэйчүүдэд 33.3%, эмэгтэйчүүдэд 34.5%, нийтдээ 34% эзэлж байгаа. За удаан хугацаагаар хол хөндий байх гэдэг дээр эрэгтэйчүүд 28.3%, эмэгтэйчүүд 26.7%, нийтдээ 27.4% эзэлж байгаа. За урт түр хугацаагаар салах гэдэг дээр 23.3%-аар 23.2%-аар эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд 13.9%-аар нийтдээ 12.8%. За хардах үйл явц эрэгтэйчүүдэд 46.4, эмэгтэйчүүдэд 46.7%. За энэ мэтчлэн одоо зэгээд гэр бүлд хосын харилцаанд хортой зүйлүүдийг нь бүр ингээд түүгээд онцлвол хүсээгүй бэлгийн харилцаа 13.8%, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд 6.7%. За нэг ялангуяа одоо айдас төгшүүртэй байх гэдэг энэ хувь 15.9%-аар эрэгтэйчүүдэд байвал эмэгтэйчүүдэд 15.8%. За архитаж агсан согтуу тавих эрэгтэйчүүдэд 35.5%, эмэгтэйчүүд 42.1% гэдэг. Ингээд задлаад харах юм бол хамгийн өндөр хувийг нөгөө нэг хин хинийгаад үл тоодоггүй, хүндэтгэлгүй ханддаг гэдэг хувь эзэлж байгаа. Дараад нь хэрэлдэх, хүчирхийлэх, за тэгэл хардах үйл явцууд орж байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг ингээд харахад хөлийн чандах Монгол гэр бүлүүдэд түгээмэл тохиолддог асуудлуудын номер 1 дэх шалтгаан нь хин хинийгаа үл тоодог, хүндэтгэлгүй ханддаг гэдэг энэ хэлбэр зөнхилж байна. Хөлийн чандад байсан ч энэ ч Монгол эх орондоо байсан ч гэсэн, хин нэгний хажууд байсан ч гэсэн, хоёулах нь хамт байсан ч гэсэн хосын харилцаа хин рүүгээ хандсан, хин хинийгээ хүндэлсэн ийм харилцаа байх учиртай. Миний нэг хэлдэг үг байдаг. Ажил дээрээ бурхан шиг ар гэртээ жөтгөр шиг байж болохгүй гэдэг үг. Өнөөдөр бид нэр гадуур явахдаа бусдын өмнө үнэхээр нөгөө нэг хинтэйгээ сайхан харилцаатай юм шиг, сайхан гэр бүл юм шиг иймэрхүү байдлаар ханддаг, бусдад мэдрэгддэг. Гэхдээ гэр бүлийнхээ орчинд хинийгээ үл тоодог, хиндээ хүндэтгэлгүй ханддаг, харилцдаг ийм хэлбэрийг харилцаанд өчүүхөнж байлгаж болохгүй. Хосуудын харилцаа эрүүл зөв байна гэдэг тэр хосуудын аз жаргалын нөхцөл байдал төвшин, бие биенээсээ авдаг мэдрэмжүүд, бие биенээсээ авдаг сэтгэл ханамжууд өндөр байхад хүргэдэг. Тэгэхээр хин хиндээ сэтгэл ханамжийг өндөр үлдээн, хин хиндээ аз жаргалыг мэдрүүлнэ гэж энэ амьдралыг эхлүүлсэн хосууд маань яг ийм өндөр хувьтай хин хинийгээ үл тоосон, хүндэтгэлгүй хандсан хэлбэрийг байлгаад байж гинэ гэдэг энэ дүн бол өөрөө бид нар хосын харилцаанд гэр бүлийнхаа боловсролт, сэтгэл зүйн боловсролт хэрхэн яаж анхаардаггүй, энэ тал дээр бид нар хэрхэн яаж хөрөнгө оруулалт хийдэг вэ? Энэ бүхнийг одоо дүнэн юм болов гэж хэлж болохоор байна. За нөгөө талдаа үнэхээр хүн сайхан амьдрыг гэвэл хаан ч гэсэн боломж байгаа. Монголд ч байна, гадаадд ч байна. Гэхдээ монголчуудын хувьд одоо нийтлэг үзэж байгаа, харж байгаа зүйлүүд, хэлж байгаа, ярьж байгаа зүйлүүд нь Монголд байснаас гадаадд санхүүгийн нөхцөл байдал илүү сайн байна. Монгол бол өртөг өндөр байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, инфляц өсөж байна. Гэтэл нөгөө нэг авж байгаа цалин өрөлцөхгүй байна. Гэтэл гадагшаа яваад ажиллах нь мөнгийг нугалж байна, олж байна. За тэрэндээ тохируулаад энэ дэх амьдралаа төхнүүлэх боломж байна гэсэн үднэс
гэрээгээр, хараар янз бүрийн байдлаар нөгөө гадагшаа явж ажиллах нөхцөл байдлуудыг монголчууд маань эрэлхийлж байна. Энэ бол буруу зүйл биш. Гэхдээ бид нэг зүйл дээр буруудаад байгаа нь юу вэ гэхээр санхүү мөнгийг олох зорилготой байгаа ч гэсэн тэрэн дээрээ нөгөө нэг гэр бүл гэдэг хамгийн үнэтэй өөрийнхөө байгуулсан энэ төвийг нураах үйл явцыг бий болгоод байгаа нь энэ бол өөрөө байж болохгүй үзэгдэл гэдэг үднээс судалгаа 71 нэвтрүүлэг өнөөдрийнхөө дугаарыг яг энэ хэлийн чанд дах гэр бүлийн асуудлын зөрчил хэлбэрүүдийг онцлон яриад байгаа шүү. Бид нар магадгүй эд хөрөнгийг хураагаад өөрсдийн гэсэн байр сууцтай эсвэл одоо юу гэдэг мэрэгжил боловсралтай амьдралын одоо энэ тэнд очиод олон гоё туршлагыг хараад ингээд суралцаж боловч гэсэн чухал тэр зүйл болсон гэр бүлээ энэ бүхнээс болоод алтан гэвэл ямар харамсалтай вэ те. Тэгэхээр зэрэг хосууд маань хамтдаа гэдэг үгийг бас амьдралынхаа ямар ч нөхцөл байдалд үнэхээр хэрэгжүүлсээр байгаарэ. Хосын харилцаа мэдээж бүх зүйл бол биш. Гэхдээ бүх зүйлд нөлөөлөх тэр суур зүйл тань байх учраас гадаадд ч бай, Монголд ч бай энэ хосын харилцаан дээр анхаарна гэдэг ойлголтыг битгий хойшин тавиарай. За нэгэнтэй л миний хань ижил болцсон юм чинь нэгэнтэй л одоо хүүхдийг гаргаад амьдарч байгаа юм чинь ингэж одоо сүжрэх хэрэг байна уу да гэж бас битгий хандаарай. Тэгэхээр хүний сэтгэл санаа гэдэг бол ямар ч үе дагаад явж байгаа учраас нэг нэгнийхээ сэтгэл санааг өргөн тэрийг нь халамжлан хайрлан авч явна гэдэг бол хань ижил байхын үүрэг хариуцлага юм шүү. За тэгээд судалгаагаа цааш нь үргэлжлүүлэхэд гэр бүл цуцлалтын талаар хэлийн чандад байгаа хосууд маань бас ямар одоо 303 хүн гэсэн шүү дээ тий. Орчим ингээд янз бүрийн одоо ялангуяа топ төр 5 улсад байгаа хүмүүсээс судалгаа авсан байгаа. Гэр бүл цуцлахад одоо санхүүгийн бэрхшээл, гэр бүлийн хүчирхийлэл болон хуурам мэхлэлт харталтын асуудлууд одоо хамгийн их нөлөөлж байна гэдгийг хэлийн чандад байгаа монголчууд маань хариулсан байгаа. За мөн хадмуудын оролцоогч гэсэн одоо дуурцсан байна. Муу зуршил буюу арих, тамхи, мөрөөтэй тоглоомын асуудал ч гэсэн гэр бүл цуцлалтын асуудалд за цаашид үнэхээр явж чадахгүй нэ гэж одоо гэр бүлээс салахад бас нөлөөлж байна. Багахгүй бас нөлөө үзүүлж байна гэдэг дээр бас ингэж дүгнэлтүүдийг өгсөн байна. За тэгвэл гэр бүл цуцлахад одоо нөлөөлдөг хүчин зүйлсүүдийг давхарцсан доогоор эренбүүлээд харах юм бол санхүүгийн бэрхшээл гэж 47.2%-аар тэмдэглэсэн байна л да. За гэр бүлийн хүчирхийллийг бол 35%-аар, хуурам мэхлэлт болон харталтыг 32%-аар, хадмуудын оролцоо бол 26%-аар. За тэгээд топ одоо 5-ийнх нь хамгийн сүлд нь муу зуршил буюу арих, тамхи, мөрөөтэй тоглоомын асуудал 25%-аар. За ингээд дандаа 20-с доошоо орж байгаа нь гэр бүлийн гишүүдийн зан, үзэл бодлын зөрчил, анхаарал халамж дутснаас гэр бүлийн боловсрал, хариуцлагагүй байдал, боловсролын төвшний зөрүү хамгийн багт нь одоо гэр бүлийн амьдралын таарамжгүй байдал гэж 11.6%-аар тэмдэглэгдсэн байна. Тэгэхээр энэ олон шалтгаануудыг бас нэрлэж байгаа зөрүүлээд яг энэ асуудал дээр бас ялангуяа хэлийн чанд дахь монгол гэр бүлүүдэд анхаарч байгаа. Мэргэжлийн хүмүүс хэр байдаг бол улсын байгууллага бас хэр байдаг бол энэ дээр одоо ингээд үнэхээр мэргэжлийн тэр тусламжийг авъя гэхэд зөрөөд очих яг тэр энэнд одоо хамрагдах үйлчлэг хэр байдаг бол ер нь бол гадныхны эрүүл мэндийн одоо ийм үйлчлэгийг ч гэсэн ингээд бодоод үзэхэд нэлээдгүй төлбөртэй юм байдаг ийм талууд ажиглагддаг тий. За тэгээд яг хуу ерөн зөвөр ингээд туршлагаас харж байхад одоо Америкаас тэр Европын зарим орнуудаас тэр одоо онлайн зүүмээр холбогдож видео калаар сэтгэл зүйн зөвлөгөө авах үйлчилгээнүүд бол бас нэлээдгүй нэвтэрч байгаа. Тэгэхээр яг энэ асуудлууд дээр яг тэнцвэртэй тэр хосын харилцааг, эрүүл харилцааг барих тал дээр эргүүлээд манай гэр бүлүүд ч гэсэн ингээд заавал асуудал үүссний дараа биш урьдчилан сэргийлэх байдлаар бас яг юм мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжийг бас зөвлөгөөнүүдийг авах боломжтой шүү. Одоо харьцангуй цаг үе бол ингээд захим орчин илүү ингээд хөгжиж байгаа тий. Тэгээд энэ захимаар ингээд дамжуулаад яг ийм үйлчилгээнүүдийг авах боломж бол байгаа да. Тэгэхээр энэ санхүүгийн бэрхшээл гадаад оронд харьцангуй бага байх болов гэсэн чинь яг хувь нь бол 45 ч гэсэн эдгээр асуудлуудаас хамгийн өндөр байгаад байна л та. Тэ? Тэгэхээр энэ надад асуудлууд нь магадгүй юм чинь доо хамгаал анхаарлаа хандуулаад хийж байгаа зүйл шүү дээ, тэ? Тэгээ яг нэг ганц нэг кейсүүдийг бол анзаарч ирсэн юм байна. Бүх хүч хөдөлмөрөө ингээд зарцуулаад олсон мөнгийг маань ингээд үүрэх зорилготой ингээд хань ижил маань байгаад идэх те ярилцъя гэхээр ярилцдаггүй чиний олсон мөнгөөр ингээд амьдрнаач гэдэг юм уу те хоорондоо эргээд хосууд маань санхүүгийн асуудлаа яаж зохицуулах уу яаж захирах уу за тэгээд нөгөөтэйгүр санхүүг ингээд олохын тулд бүх одоо бие махбодоо зарцуулж байгаа учраас эргүүлээд нөгөө эрүүл мэндийн үйлчилгээг авах эрүүл мэндийн талын одоо юм те нөхөн сэргээлтийг хийх тал дээр эргөөд
нэгийг ингээ анхаардгүй, боддгоо энэ байдлаас болоод би биендээ гомддог, түндэг. Тэгээ мэдээж хүн л учраас өөрийгөө хамгаалах тэр зүйлсүүд ингээ өрнжил байгаа. Тэгээ өөрийгөө хамгаалахын тулд маргаан үүсдэг. Энэ маргаанаас болоод эргээ учраа олдоггүй ч гэдэг юм уу те. Ингээ асуудал ингээ дамжраа яваад байдаг. Тэгэхээр эргүүлээд бас яг энэ дээр энэ бүлгийн хувьд юу гэж зөвлөсөн байгаа тэр зөвлөмжүүдийг бол бас хараад явъя те. За санхүү топ 5 шалтгаан байгаа байхгүй. Гэрэлтэн цуцалдаг. Түрүүн цаамагийн дурдсан нэгтгэн 45.2%-аар санхүүгийн бэрхшээл. Хоёр дахь нь гэр бүлийн хүчирхийлэл 35%, хуурам эхлэлт буюу араар тавилт 32%, хадмуудын оролцоо 26.7%, муу зуршил архи тамхи мөрөөдтэй тоглоом 24.8% гээд гадаадад хөлийн чандад гэр бүл цуцлахад хүргэдэг топ 5 шалтгаан бол энэ байгаад байна л да. За топ 5 шалтгааны номер 1 дэх бол угаасаа ойлгомжтой. Гэр бүлийн санхүүгийн байдлаа сайжруулах гэж тэнцээ очдог. За гэтэл нөгөө нэг санхүүгийн боловсрол авахгүй, нэгдсэн төлөвлөлт авахгүй, нэгдсэн данс авахгүй, нэгдсэн ойлголт тооцоо байхгүй. Хин болгоно бүтээний чармана гэдээ яваад очдог. За гэтэл хиннийх нь асуудалт санхүү дээр, дансан дээр, тооцоон дээр ямар нэгэн асуудал үүсчихээр үүнээс болоод салж байгаа нөхцөл байдал байна. Гэр бүл төлөвлөлт гэдэг өөрөө хүний амьдралд ямар чухал вэ гэдгийг энэ өөрөө харуулж байна. Гэрлэлтэнд бэлтгэх хөтөлбөр, за гэр бүлийн боловсрол олгох сургалтууд, гэр бүл төлөвлөлтийн тухай ерөнхий ойлголт, нөгөө гэр бүлийн боловсрол гэдэг чинь өөрөө ямар их чухал вэ? Гэр бүл төлөвлөлтийн тулгын 3 чулуу гэж байдаг. Тулгын 3 чулууны номер 1-т эрүүл мэнд төлөвлөлт ордог, хоёрт нь хүүхэд төлөвлөлт ордог, гуравт нь санхүү төлөвлөлт ордог. Энэ гуравч нь өөрөө гэр бүлийн амьдралыг жигд, тэнцвэртэй, доктортой байхад хүргэдэг хамгийн чухал хүчин зүйл нь гэж үздэг. Тэгэхээр нөгөө нэг санхүүгийн төлөвлөгөө, санхүүгийн боловсрол гэдэг чинь өөрөө эргээд хүний амьдралд ямар их чухал юм бэ? Яг энэ олж байгаа санхүүгээ бид нэр яаж зарцуулбал болох юм бэ? Хил хязгаартай байх хэрэгтэй. За тэгтэл нөгөө хил хязгаар байхгүй олсныхаа ирээр хоошоо аав ээж ах トゥ хамаатан сад найз нөхөд гээл зээлэл үрээл дуусгаал энэ боловсралгүй байдал чинь өөрөө хоёрын харилцаанд хэрхэн яаж нөлөөлдгийг энэ тоо баримт харуулж байна. Номер 1-ээр жагсаж штэ. За нөгөө талдаа бид хоёр санхүүгээ дээшлүүлэх гэж явж байгаа. Амьдралынхаа чанарыг дээш нь өсгөх гэж байгаа. Тэгэхээр энэ тал дээр бид нэр яг ямар үед хоёр талынхантай дэмжлэг тусалцаа үзүүлэх үү? Нөгөө нэг өхөл хагцал, өвчин зовлон, эмнэлэг, домлого, гачигдал, дутагдал яг ийм онцгой үеүдэд л хоёулаа хинийхээ ар гэр бүл төсөл туслана. Хинийхээ аав ээжид өгнө. Тэрнээс биш энэ хүмүүс бусдаараа өөрсдийн амьдралыг өөрөөсөө аваад явах ёстой гэдэг хил хязгаарыг тогтоож өгөх. Гадагшаа явна гэдэг чинь тэгэл нөгөө долларыг, воныг тарж байгаа юм шиг, ургуулж байгаа юм шиг аваад тэнцээ бүр ингээл мөнгөтэй баян цэцгэлэн байдаг гэдэг ойлголт биш шүү дээ. Гадагшаа явна хүний нутагт очино гэдэг чинь хар бур ажлыг боол шиг хөдөлмөрлж ийж, цаг наргүй ажиллаж ийж, суух чөлөөгөө хөдөлмөрлж ийж тэрийг олдог. Энийний үн цэнийг яаж хоёулаа амьдралдаа шингээх үү гэдэг энэ бодлогыг санхүүгийн төлөвлөлтийг гаргана гэдэг чинь өөрөө чухлаа гэдгийг номер 1 тавьж байна. За хоёрдугаарт нөгөө гэр бүлийн хүчирхийллийн асуудал 35%-аар эрэмблэгдсэн байгаа байхгүй. За ер нь бол ямар ч сэтгэл зүйч, ямар ч гэр бүл судлаач хоёрхан тохиолдолд шууд сал гэж хэлдэг. Энэ хоёр тохиолдлын шалтгаан нь нөгөө нэг эрүүл мэндэд талтай бол амь насны талтай бол салаа гэж зөвлөдөг. Тэгэхээр нөгөө гэр бүлийн хүчирхийлэл гэдэг чинь өөрөө гадаадд очихоор яагаад ингэж үлдэгдээд за өндөр хувьтайгаар салахад хүрэх одоо шалтгааны хоёрдугаарт эрэмблэгдээд байна вэ гэхээр нөгөө нэг түрүү хэлсэн хосуудын хоорондын үл ойлголцол зөрчил ихтэй токсик харилцаа тэнцээ очиод бүр бийжж гинэ. Би бинийгаа үл тоож гинэ. Би биетэйгээ үүссэн харилцааны асуудлыг эерэг арга замаар шийдвэрлэж чадахгүй байна. Тийм учраас гэр бүлийн хүчирхийлэл үлдэж үгээрээ үйлдэлээрээ янз бүрийн хэлбэрээр бийжиж эргээд нөгөө нэг энэ хэлбэрийг үүсгээд байна. Тэгэхээр болж игэл нөгөө нэг энчээ байхдаа эрүүл харилцааны арга замыг бий болгоод хинтэйгээ зөв харилцаж чаддаг, хин руугаа зөв харж чаддаг, хандаж чаддаг, харилцаандаа үүссэн ямар ч асуудал зөрчлийг эерэг арга замаар шийдэж чаддаг болохын тулд нөгөө нэг мэрэгжлийн үнээс зөвлөгөө аваад хөлийн чанд руу яваад тэр авсан зөвлөгөөгөө хэрэгжүүлээд аз жаргалтай сэтгэл ханамжтай харилцааг бий болгох нь чухлаа гэдгийг түрүүнээс шийдээд байгаа. За гурав дахь нь хуурам эхлэлт буюу нөгөө араар тавилт хардталтын асуудал 32%-аар эзэлсэн байгаа байхгүй. Үнэнч байдал гэдэг хосуудын харилцаанд үнэхээр их чухал ач холбогдолтой.
Хууралт үүссэний дараа хардталт буюу паранои гэдэг сэтгэл зүйн гэмтэл үүсдэг. Энэ нөхцөл байдал хин нэгэ үнэлэх үнэлэмж, хин нэгээ одоо гарт хүрэхэд хин нэгийнхээ биед хүрэхэд хин нэгэ харахад ингээд өргөстэй мэдрэмжтэй байдаг. За нөгөө талдаа нөгөө нэр хүндээ боддог, хүүхдээ боддог, төдийгөөс өдийг хүртэл босгосон амьдралаа боддог, олон талаараа дисдэг. Энийний ардталт нөгөө нэг хосын нандин харилцаа, бие бинийгээ үнэлэх үнэлэмж бүх зүйлүүд сулардаг. Бие бинийгээ бүр өргөстэй нүдээр хардаг. Бие бинийгээ үнэхээр зарим тохиолдолд одоо үхээд өгөөсөө, далд ороод өгөөсөө гэдэг хатуу харилцаа хүртэл үүсдэг. Тэгэхээр энэ хэмжээнд хүргэнэ гэдэг чинь өөрөө та хоёрын харилцаа анханасаа эрүүл байгаагүй шинж واخгүй. Тэгэхээр хиндэ үнэнч байна. Чи бол миний амьдралын хамгийн эхний бөгөөд эцсийн сонголт. Би бол чамдаа хайртай, чи бол надтай хайртай гэдэг энэ дотн халуун нандин мэдрэмжийг өрж харилцаагаа авч явна гэдэг ямар чухал вэ гэдгийг энэ тоо харуулж байгаа. За нөгөө талаараа хамгийн өндөр хувьтай эзэлж байгаа 4 тохиолдол нь хадмуудын оролцоо буюу энэ 26.7%-аар эзэлж байгаа. Хадмуудын оролцоо гэдэг бол Монгол гэр бүлийн харилцаанд уян үед байсан асуудлуудын нэг. Огт байхгүй байжгаад одоо үүсэл хилийн чандад очихт нь үүсээд байгаа асуудал биш. Хадмуудын оролцоо гэдэг бол нөгөө нэг гадаадад Монголд байхад бол харьцангуй өөр. Гадаадад байхад ямар хэлбэрээр үүсдэг вэ гэхээр нөгөө санхүүгийн байдалд тэр тусмаа нөгөө хүүхдийн оролцооны асуудал, хүүхдтэй харилцааны асуудал дээр илүү их үүсдэг. Тэгэхээр энэ тал дээр бас ярилцаж, хөөрөлцөж, аливаа асуудлыг шийднэ гэдэг өөр их чухал. За тавд нь бол нөгөө мөрийтэй тоглоом, мариг тамхины асуудал, нөгөө муу зуршлын асуудлаас үүдээс салж байгаа тохиолдлууд. За нэг ялангуяа гадаадад байгаа монголчууд, за нэг ялангуяа Солонгос дахь монголчуудын асуудлыг хөндөж ярихад юу яригддаг вэ гэхээр нөгөө казиногийн асуудал яригддаг. Бэттэй байх, мөрийтэй байх асуудлууд их яригддаг. Тэгээд тэнцээ нөгөө олж байгаагийнхаа хэрээр түүнийг өсгий гэдэг бодол байдаг боловч эн чинь өөрөө нөгөө донтолтыг үүсгдэг. Тэгэхээр энэ донтолтыг багасгахын тулд хувь хүн өөрийгөө зохион байгуулах, өөрийгөө удирдах ямар зорилгоор тэнцээ очисон бэлээ? Та арх уух гэж, тамхи татах гэж, мөрийтэй тоглох гэж тэнцээ очисон уу? Та санхүүгийн сахилга батыг үүсгэх гэж, санхүүгээ илүү доктортой байлгах гэж энэ бүхнийг зорж та очисон шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг аль болох тэнцээ би ямар зорилгоор очиж байгаа вэ? Яах гэж очиж байгаа вэ? Бид хоёрын амьдралд харилцаанд ямар асуудлууд үүсэх вэ? Бид хоёр гэрэлтэд цуцлуулахад хүргэдэг асуудлуудыг мэдээд авчлаа. Тэгвэл гэрэл бүлээ бат бих байлгахын тулд бид хоёр юу хийх хэрэгтэй вэ? Юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдэг дээр тэнд амьдарч байгаа ч тийшээ явах гэж байгаа ч нэгийг бодож хоёрыг тунгаах нь өөрөө чухал гэдгийг энэ ч бас дахиад нэг онцлоод хэлье те. За яг энэ судалгаан дээр хүргэж байгаачлан одоо хуурам эхлэлт хардталтын асуудлыг 32%-аар гэж дүгнсэн. Тэгвэл гэр бүлээс гадуур харилцаа нөлөөлдөг хүчин зүйлсүүдийг бас илүү дэлгэрэнгүй ингээд асуусан байна л та. Судалгаанд оролцогчдын одоо хувьд бол танилын хүрээндээ гэр бүлээс гадуур харилцаатай хүн байгаа хэсэг талаар тодруулахад 3 хүн тутмын нэг нь тийм ээ гэж хариулсныг сонирхол татж байгаа. 3 хүн тутмын нэг нь тий. За тэгээ гэр бүлээс гадуур харилцаа байж болох зүйл гэж судалгаанд оролцогчдын 14.5% нь хариулснаас за 52.1% нь огт байж болохгүй гэсэн. Тэгэхээр энэ нөгөө 14.5%-ыг бас жоохон гайхаад байгаа юм л та тий. Ийм харилцаа бол мэдээжтэй байх ёстой штэ гэж хүлээн зөвшөөрч байгаа. Энэ үзэл бодол, энэ одоо ийм бүр тий ингээд алдцсан ийм одоо харилцаа байгаад штэ. За тэгээ байж болох зүйл гэж хариулсан иргэдийн одоо тий 63.6% нь эрэгтэйчүүд байна. За байж болохгүй зүйл гэж хариулсан иргэдийн 57.6% нь эмэгтэйчүүд байна гэсэн ийм судалгаа байгаад. Тэгэхээр эндээс бас ингээд хараад хахаар эрэгтэй ба эмэгтэйчүүдийн мэдээж одоо юу гэдэг бэлгийн харилцаа гэдэг бол бие хүний физиологи гэдэг одоо талаас нь харж байгаа энэ агуулмж бол мэдээж одоо энэ эрэгтэйчүүдэд бол мэдээж өндөр байна тий. Тэгээд гадагшаага бас хань ижлээ явуулж байгаа одоо удаан хугацаагаар ер нь ингээд амьдрахаар шийдсэн гэр бүлүүд байдаг штэ. Тэгээд сайхны нэгэн нэвтрүүлэг дээр залуу холбогдоод дээхэн үед бол ингээд болохгүй л гэсэн ойлголттой байсан. Одоо бол өөрийгөө нөгөө Солонгост ингээд удаан хугацаагаар амьдарч байгаа талаар хэлж байгаа юм л да. Тэгээд хэдийгээр ингээд хамт байхгүй ч гэсэн бид нар байнгын ингээд видео кол хийгээд харилцаад ингээд болоод байгаа. Тэгэхээр энэ бол нэг тийм асуудал биш ээ гэж ярьж байгаа. Яг хөө тэр залуугийн хувьд бол ингээд гэр бүлтэй гоё үнэнч байгаад энэ итгэлийг бол ингээд алдахгүйгээр хичээж байгаа өөрийнхөө илэрхийлэмжийг л чадж байгаа төвшөндөө хэлж байгаа. Гэхдээ энэ нь эргүүлээд хосууд ингэж амьдарч болно гэдгийг бол мэрэгжлийн хүмүүс бол бас зөвлөдгөө байгаа. Аль болохоор ялангуяа нөхрөөгөө тэгээд удаан хугацаагаар
гадаадд ч юм уу явах тал дээр ер нь эмэгтэйчүүд ч тэр эрэгтэйчүүд ч тэр нэг байр суурьтай байгаасаа хамтдаа яваасаа хамтдаа байгаасаа өөрөөр хэлбэл гэр бүл гэдэг маань хамт байснараа энэ элдв энэ асуудлыг бас ийм даван туулах боломж нь бас ингээ бүрддэг юм. Тэгээд энэ 14.5% нь бол гэр бүлээс гадуурх бэлгийн одоо харилцаа бол байж болох зүйл гэж хариулсан дээр энэ нэг талаараа энэ нөгөө алдаа гаргасан асуудлаа нуун дарагдуулахын тулд энэ бол мэдээжтэй гэдэг энэ байдлаар хариулж байгаа илэрхийлэмж болов гэж бодож байна. Бүр үргэлжлүүлээд энийг бас ингээд судалмаар ингээд санагдчихлаа юм л та. Тэгэхээр зэрэг гарын нөгөө алгыг бас харах хэрэгтэй. За гэр бэлгийн харилцаа байж болно гэдгийг 14.5%-аар хариулсан. За тэр дотор энэ 14.5-ыг задлаад үзэх юм бол 63.6% нь эрэгтэй хүмүүс байж болно гэж хэлсэн байгаа шүү дээ. За тэгтэл үлдсэн хувь нь буюу 36.4% нь 36.4%-ийн эрэгтэйчүүд нь байж болохгүй гэдэг сонголтыг хийсэн байгаа. За байж болохгүй зүйл гэж хариулсан 57.6% нь эмэгтэй гэдэг байгаа шүү дээ. За гэтэл цаана нь бас 42.4% буюу үлдсэн хувь нь 42.4% нь эмэгтэйчүүд байж болно гэдэг зүйлийг хэлсэн гэдэг дүгнэлт байхгүй. Тэгэхээр нөгөө нэг гендэж би гондож би эрэгтэйчүүдэд асуудал би эмэгтэйчүүдэд ч асуудал би. Тэгэхээр болж өгвөл хин хиндэ үнэнч байх гэдэг энэ үнэнч байдлын үн цэнийг гэр бүлийн харилцаанд авч явах гэдэг энэ нэг том агуулгыг үн цэнийг үүрэг хариуцлагыг хосуудын хин хинэн барина гэдэг чинь өөрөө чухлаа гэдгийг энэчнээс дүгнэж хэлэх гээд байгаа. За 3 хүн тутмын 1 гэдэг бол өндөр тоо. Өндөр тоо гэдэг нь өөрөө яг энэ тал дээр монголчууд нэгдсэн нэг ойлголттой болох хэрэгтэй гэдэг агуулгыг яриад байгаа. За тэр дундаа нөгөө байж болох гэж зүйл гэж хариулсан 14.5% буюу 63.6% нь эрэгтэй гэдэг энэ хувь бол энэ чинь өндөр харагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өндөр хувийн ойлголт, үзэл бодол, хандлага өөрөө юунаас болж үүддэг вэ гэхээр эрэгтэй хүн бол уламжлалт сэтгэлгээндээ одоо маш олон зүйлийг ярьж байгаа шүү дээ. Уламжлалт сэтгэлгээнд энэ бол эрчүүдийн хувьд бол байж болох зүйл юм. Эмэгтэй хүн тийм байж болохгүй гэдэг хандлага байгаа байхгүй. Тэгэхээр энийг эвдэхийн тулд өнөөдөр бид нэр гэр бүлийн үн цэнийг ойлгох нь өөрөө чухал байна. Гэр бүлийн үн цэн юунаас үүддэг вэ гэхээр хин хиндэ итгэх итгэлээс үүддэг. Итгэл гэдэг зүйл байхгүй бол хоёрын харилцаа тэгэл хог юу ч биш. Итгэл гэдэг зүйл бол хоёрыг холбодог хамгийн чухал гүр. Энэ итгэл гэдэг гүрийг тогтоодог хамгийн чухал зүйл чинь хин хиндэ үнэнч байх. Үн цэнтэй харилцааг бэхжүүлдэг хамгийн чухал зүйл бол хоёрын бие биедээ итгэх итгэл. Энэ холбоос алдагдах юм бол хоёр тэгээд хинч биш болдог. Хин нэгэ харддаг, тагнадаг, мөшөгдөг, хин нэгэ өргөстэй нүдээр хардаг, хин лээ үнэлэмжгүй харилцааг үүсгэдэг ийм нөхцөл байдлыг бий болгодог. Тэгэхээр нөгөө нэг энэ нөхцөл байдлыг дүгнэхэд гендэж би, гондож би, эмэгтэйчүүдэд ч асуудал би, эрэгтэйчүүд ч асуудал би. Гэхдээ энэ судалгаанаас харахад 63.6% нь эрэгтэйчүүд энэ бол байж болдог гэдэг тоог үүсгэсэн байна. Тэгээд эрчүүддээ хандаж хэлэхэд эр хүн гэр бүлээ авч явах ёстой. Эр хүн гэр бүлийнхэн ноён нуруу байх ёстой. Гадаадд байсан ч, Монголд байсан ч. Ямар ч үед, ямар ч цагт, ямар ч газар, ямар ч нөхцөлд эр хүн гэр бүлээ авч явах ёстой. Гэр бүлээ авч явах ёстой гэдэг энэ агуулга чанарын цаана юу байдаг вэ гэхээр та их нэртэй үнэнч байх. Хүүхдүүддээ тэр хэрүүлийн хардталтаас үүдэлтэй очдог тэр тусгалыг, нөлөөллийг, эмтэрлийг, сэтгэл зүйн гэмтлийг харилцаанаас авдаг шарахыг үзүүлэхгүй байх. Энэ үнцийн цаана яваа. Хоёрын харилцааны докторгүй байдал, зөрчилтэй байдал энэ бүхнийг сонсож, за нэг ялангуяа одоо энэний ард хосуудын харилцаанд юу үүсдэг вэ гэхээр аав чинь та нарыг хайцсан шүү дээ. Та нарыг намайг хуурцсан шүү дээ. Өөр эмэгтэйтэй явцсан. Та нарыг хайцсан гэдэг энэ үг яриа эмэгтэйчүүдээс эрэгтэйчүүд рүү ханддаг, үр хүүхдэд үүнийг нь одоо олд сонсдог. Тэгэхээр энэ үн цэнгүй байдлыг үүсгэхгүй тулд аль болох хин хиндэ үнэнч байх. Хаанч байсан, гадаадд байна уу, Монголд байна уу, хаанч байсан хин хиндэ үнэнч байх гэдэг энэ замыг сонгож, энэ зарчмыг мөрдөж явна гэдэг бол өөрөө чухлаа гэдгийг судлаачныхаа зүгээс төгсгөлд нь би бас онцлоод дуусгая. За цаамуугийн хувьд үлдсэн минут гарангийн хугацаанд бас дүгнэлтээ эхлэхгүй юу. Одоо яг энэ нөгөө 3 он тутмын нэг нь гэсэн байгаа. Тэгээ гэр бүлээс ялангуяа эдгээр хүмүүсийн маань нөгөө шалтгаан нь болохоор гэр бүлээс гадуур харилцаа үүсгэхэд анхаарал
халамж дутах, бэлгийн харилцааны таарамжгүй байдал, үл ойлголцол зэрэг одоо тий яг ийм шалтгаанууд нь бидний харилцааг тий ийм асуудал руу түлхэхэд нөлөөлж байна гэдэг ийм хариуламжуудыг бас хэлсэн байгаа тоххой. Тэгэхээр зэрэг хань ижлээ анхаардаг байх, халамжилдаг байх. За тэгээ дараагийн дугаарт нь одоо тий яг бэлгийн харилцаан дээр ч гэсэн нэгдмэл ойлголттой, нэгдмэл бас ийм оролцоотой байх. Энэ нөгөө үл ойлголцоод байгаа асуудлыг цаг тухай бүрт нь шийддэг байх. Энэ зүйлсүүд дээр ялангуяа хэлийн чандд байгаа монголчууд маань, залуучууд маань бас яг ийм тэг нэгээ ингэж анхаардаг байгаасай гэж бас яг хэлмээр байна л да. За тэгээд гэр бүлийн одоо харилцаанд эрх зүйн тэр зохицуултыг сайжруулах, гэр бүлийн доктортой байдлыг дэмжих чиглэлийн бодлогууд бол хэрэгтэй байгаа. Ажил эрхчлэлтийн чанар, боловсролын уялдааг бол нэмэгдүүлэх. За тэгээ гадаадад амьдарч байгаа монгол гэр бүлийн амьдралын нөхцөл байдлыг сайжруулах, гэр бүлийн үнэт зүйл уламжлалын талаар мэдлэгийг сайжруулах, ирээдүйн төлөвлөгөө Монгол руу буцах тэр хандлага, тэр одоо бас яг нөөц боломжуудыг нэмэгдүүлэх зэрэг одоо ийм бүлгийн ийм зөвлөмжүүд бол гарсан байгаа. Нөгөөтэйгүр яг хосын харилцаан дээр заавал асуудал үүсний дараа биш, асуудал үүсгэхээс өмнө урьдчилан сэргийлж хостойгоо хамт хосын харилцааг юм сэргээдэг, анхаардаг байх талаар мэргэжлийн тэр хүнээс та хоёр яг хоёулах нь тэр зөвлөмжүүдийг авдаг байгаарэ гэж гадаад дотоод тий хаанч амьдардаг байсан хосол бол энэ зүйлийгээ чухалчилдаг байгаарэ гэдэг энэ бас зөвлөмжийг хэлээд өнөөдрийн нэвтрүүлгийг энэ түргээд өндөрлүүлье. За баяртай. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит тестээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна.